ийм олголоо байж яаж юм атга будаахнаар хооллдог байна. Ядуугийн зовлон хонтайж минь. Өдөржин ажилдагч олигтой хүн сууцах мөнгө олох биш. Урд нь тосгоныхны дэмэнд болоод л байдаг байлаа. Гэвч одоо өнгөрсөн дайны харгаа тэдэнд өөр зам байгаагүй. Танай дарууны хэлснээр цэргүүд хурч ирээд ахын шинэ хот руу аваад явсан гэсэн. Яг ч шинэ хот руу биш нэмчилгээр авч явсан юм. Тэнд өвчтнүүдэд анхаарал халамж сайн тавьдаг отож олон. Том хүү маань өвдчихсэн. Тэгээд л эмчлүүлэхээр хамаатных руугаа явуулсан юм тааж. Ахтай хайртай сайн хүү байлээ. Тэгээд л үйл ядаж. Та огт амжсангүй. Та хунтааж Сидарт юм уу? Тийм ээ. Таныг гайхамшигыг бүтээдэг гэж ярьцгаадаг. Магадгүй. Ахам чадлаараа туслахыг хийж байна. Аваа. Энэ хунтааж. Үгүй Швартингер. Ахад л зөрчилдөн Копа. Яасан чи ядуу зүдүү байдгийг. Эднэр үнэхээр ядуу амьдарцгааж байна. Бярманд болохоор алт мөнгө, үхэр мал өргөл болгож барьдаг баян айл. Би олныг харсан. Яагаад ийм шудраг болсон юм? Яагаад? Копа. Бид ордонд амьдарч тансаг зоог байдаг. Ийм байж бид яаж ядуусыг ойлгох болж байна? Ишвар тэнгэр хаа сайгүй гэж ээж ярьдаг. Бид нэг л газар дээр гიშгдэг шүү дээ. Ийм байхад яаж Ишвар тэнгэр ариун байх юм бэ?